одоо Норгийнхныг үнэхээр энэ нэг хэдэн залуучуудыг 20 хэдтэй хэдэн залуучууд үстэй 12-оос 20 жилийн ялд тулгаад ингээд хорчиж байгаа бол бид нэр дараагийн удаа араас нь бид нар байна. Тэг эхлээд өнөөдөр энэ залуучуудыг дараа нь бусад сэтгүүлчдийг за тэгээд иргэн бид нарыг гээд үг дуурахгүй болохоор ингээд нэг мөсний одоо дарангуул руу орчлоо байна л да. Тэг хамгийн том хөшүүрг нь юу гэхээр сонгуулийн талаар болсон процесс энэ тэртээ тэргүй айгүй ноцтой юмнууд байгаа. Би өөрөө сонгуул дэвшиж байгаа үедээ ч гэсэндээ өөр намын ухуулагч нарт ингэж мөнгө өгж байна. Ингэж хууль бусаар төрийн эрхийг авах гэж оролдож байна. Энэ байдлыг ярьж л байсан. Тэртээ тэргүй тэгэл хууль үйлчлэлтгүй юм байлаа. Нууд нь бүгдээрээ ингэж байна. Мөрөөдөд тоглоомын хамгийн том эзэн нь тэгээд юу ч хийхгүйгээр хамгийн их ашиг хийдэг эзэн нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтс болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтс турганы зам гэдэг клубын жинхэнэ эзнээ гээд өөрийгөө ингээд илчлээд нэгээд өөрөө хэрэгээ үлээгээд өөрөө бүх юмаа тайлбарлаад сууж байгаа боловч миний ардтал нэрээ нуусан, нүрээ нуусан кибертэй тэмцэх газар надаас илүү болоо болж байгаа. Яг энэ зүйлийг л дэлгэж тавихад хүссэн. Манай ариг даадаг их сар болгон 75 сая төгрөг нэрээс авдаг. Тэгээд киберт ажилддаг 3 хүндээ хамдаж бол нэг удаа хэлж үзсэн. 75 сая төгрөг гэдэг бага мөнгө шиг штэ. Тэгээд энэ мөнгөнийхөө оронд нь өөрсдийнхөө барилтанд оруулсан данснуудаас ганц нэгийг нь чөлөөлж өгч болохгүй юу гэдэг. Тэгээд тэр хүмүүс юу гэсэн бэ гэхлээр танай ажил явж гинөө. Танай данснууд нэмж барилтанд орж гинөө. За бид нар юу ч хийхгүй байх нь та нарын хувьд ийм эерэг үр дүнтэй шүү. Тэрөө бид нар ажиллаа хийж эхлэх юм бол та нарын данс барилтанд орох болно. Ажилчин зогсох болно. Та нар хүнд нөхцөл байдалд орох болно шүү. Гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Тэгээ эндээс надад юу игдүүтэй санагдсан бэ гэхлээр хэн нэгэн хүн юу ч хийгээгүй хүн төлөө надаас 75 сая төгрөг авдаг. Дээрээс нь төрөөс нэмээд цалин авдаг. Энэ салбарт 2 жил ажилласан хүний хувьд энэ салбарт бол нуугдсан гашуун үнэн бол ил гаргаж тавина. Өнөөдөр Монголын хөгжлийг гацаасан хүмүүс улсын их хурлын гишүүн хийгээд өнөөдөр энэ дотор байсаар л байгаа. Тэр Монгол улс одоо энэ хөгжих гэсэн оролддог болгоныг ингэж гацаадаг байдлыг өнөөдөр бид нар харж байна, ажиглаж байна. Асуудлыг бодол фактороос нь холдуулаад хятад цустай эсвэл одоо хятадын дарангуул эрхчийн гэх мэт гүтгэлэг тараагаад олон нийтийг одоо төрхөрч ийм байдал, нөхцөл байдал үүсгэж байгаа бол байж боломгүй үйлдэл юм аа. Тэгээ цахилгаан станц барих юм бол хятадын одоо Chinatown бий болчихно гэж дайрсаар байгаа цахилгаан станцын төслүүдийг бид нар гацааж ирсэн. Маш олон том төслүүдийг ердөөсөө дандаа нэг харийн том дарангуул орж ирэх гээд байна гэсэн айдас давтуулж агаад бидний төслүүдийг гацаадаг юм жишг байсаар байна. Хамаг хүүхэд байгаас хойш энэ байдал байсан. Өнөөдөр ч гэсэн өөрчлөгдөгөө байж байна. Тэгэхээр нэг зүйлийг хэлхийг хүсэж байгаа. Бид нар популяр улсаа удирдуулаад яж болохгүй маа. Монгол улс хөгжих ёстой, том төслүүд маань ч гэсэн явах ёстой. Тэгэхээр эрүүл ухаантай хүмүүс Монголд их байдаг. Бодит байгаа нөхцөл байдлыг хэлхээс дуурхаас айхаа болсон. Тэгэхээр бид бүхэн зоригтойгоор реформудаа хөдөлгөөд явна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Нөгөө ардын нам сонгуулийн өмнө намлахтаа бол мөрийн хөтөлбөртөө дотоодын нийтдэгтүүний 25% хүргэж бууруулна гэсэн боловч өнгөрсөн жил бол 2 ч удаагийн сонгуул бол тэрнтэй холбоотой урсгал зардлууд за төсвийн юу тодтгол хийлээ тийм ээ өндөр дүнтэй тодтгол хийлээ. Энэ бүхнээс шалтгаалаад бол өнгөрсөн жил бол энэ нөгөө 25%-аас ухарсан буюу за бүр өсөөд 38% төрсэн байгаа төсвийн зардал. Өсөв ийм одоо алдагдaltaй ийм нөхцөл байдалд бол энэ хүүгийн түвшин бол буурах боломжгүй байна. Инфляц өндөр байна. Монгол улсын макро доктортой орчин таатай байж тэрийг дагаж энэ хүүгийн түвшин буурах гэдэг энэ зүйл маань бол бас тодорхойгүй хугацаагаар бас ингээд хойшлж байгаа ийм дүр зураг ажиглагдж байгаа нь харамсалтай байна л гэж хэлмээр байна. Их гүрнүүдийн хоорондын эдийн засгийн одоо худалдааны дайнаас хамааралтай бидэнд нөлөөлж болох сөрөг нөлөөллөөс шалтгаалж бидний одоо экспортлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн үн огцом унах юм нөхцөл байдал руу орж байгаа. Тэгэхээр төсвийн орлого тасрах, хөрөнгө оруулалтын одоо боломжууд хумигдах юм нөхцөл байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ хаврын чуулганыг бол бид нэр тэр чигтээ бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд дэмжих за хувийн хвшлүүдийнхээ боломж нөөцийг нэмэгдүүлэх энэ чиглэл рүү хангалтсан хуулиудыг хийх ёстой. За энэний хүрээнд бол татварын багц хуулийн шинжилэл, за одоо энэ зөвшөөрлийн хуультай холбоотой шинжилэл бас орж ирж байгаа шиг байна. Мөн бас энэ төрийн албаны хуулийн, төрийн албаны хүн сурталтыг одоо бууруулах тухай хуулиудыг бид нэр ярих ёстой. За мөн бас энэ сая их хурлын даргын үгэнд орж ирсэн энэ стандарттай холбоотой цогц хуулийн шинжилгээг бид нэр хийж энэ одоо хүн амьдрах, за мөн бас бизнес эрхлэх, шинэ мөнгө Монгол улсад хөрөнгө оруулалт орж ирэх боломжуудыг нэмэгдүүлэх энэ чиглэлийн хуулиуд дээр л гол нь анхаарах ёстой шуулган гэж би бол харж байна. За одоогор бол Польш улсад цэнгүүн
За Япон улсад Ц Сунду. За Сунду та бүхэн мэднэ нөгөө 60 тэрбумын Сунду. За тэгээд Москва хотод мөнх цэцэг гэж бүсгүй. За Тайванд бат мөнх. За мөн Солонгос улсад хажидмаа гэсэн одоо ийм хүн байгаа. За хажидмаа Монгол Ардын намын хэвлэл мэдээллийн албаны дарга байсан одоо ийм бүсгүй. За тэрээр бол одоо Солонгос улсад байгаа. За хамгийн гол нь эдгээр улсуудын цалин үлсийг та бүхэндээ танилцуулах юм бол цэлэн мөн нь одоо Польш улсад, за Сунду нь бол Япон улсад байгаа. За эдгээр хоёр хүн гэхэд 17.2 сая төгрөгийн цалин сар бүхэн авч байгаа юм байна. За Москва хотод суугаа мөнх цэцэг 15.5 сая төгрөгийн цалинтай. За Батмөнх гэж хүн 9 сая, 9.1 сая төгрөгийн цалинтай юм байна. За энэ 50-нд байдаг хүн байх. За Солонгост байгаа хажидмаа 13.1 сая. За эдгээр хүмүүсийн цалин нэмээд үзэхлээр ер нь бол сард 72 сая төгрөг. Жилээр наваад үзэх юм бол тэрбум гаруй төгрөг. 1.4 тэрбум ч юм уу иймэрхүү гарах болов гэсэн ийм одоо зүйл байгаа. Долгоор зүгээр нэг гүлэг. Путиний үүдний шалавчин дээр хөвж байгаа мó гүлэг энэ бол. Тэгэхээр энэ нөхөр бол фейсбુક даалгаврыг биелүүлж одоо цаашаа маш олон нохоо олон гүлэг гаргадаг тий. Чингэр. Тэгээ тэр олон гүлэгнүүд өнөөдөр даварч 35-аас 50% одоо ховын өмчийнхнийг тийм байгалийн баялаг хувааж ард түмэнд өгнө гинэ. Ард түмэндээ. Ард түм би 97 онд ард түмэн гэж байдгүй юм гэж хэлээд хараалгаж ирсэн юм байхгүй. Яг нарийн ард түмэн гэж байдгүй. Хүн гэж байдаг. Найдаа хэлснээр өмчийн хураана гэж тийм ээ. Тэр нь бол болохоор эрх мэдэл алуун тушаалтай араа ашиглаж тийм үү ингэсэн хүмүүсийг хэлнэ гэж халахвчтай мэдв. Би өөрөөр шууд хэлчихв. Тийм халахвчаар өмч хураах гэж байна. Нөгөө талаар эрх чөлөөний нэр барьж эрх чөлөө устгах гэж байна. Арчлалын нэр зүүсэн бас л нэг хэдэн улгаач нар байгаад байгаа шүү дээ. Арчлалын зүгээр баг зүүсэн гэх юм уу? Арчлагч болж жүжигдэг. Жинхэнэ арчилсан үзэлтэй улсуудаас дэмжлэг авах гэж нэг юм улс төрийн нам зохион байгуулалтанд бүр заавал ингээд дунд нь ингээд баг зүүчээ шигдэд орчихсон жинхэнэ коммунистууд бас биш дээ. Гүн Алтмагийн Баттулга тэгэл одоо нэг фэнкшүү гамбаа босоо гамбаа ч гэдэг лөө. Гэх мэтэл нэг юм бүр нэг үнэхээр Монголын хорлож ирсэн цаашдаач ноцтой хорлох ус юм хүмүүс байгаа шүү дээ. За Сутай хайрхан гэж их сайхан хайрхан байгаа. Энэ хайрханы мөнх цасны хэмжээ дөнгөж 6 км квадрат болцсон байна. Хорооны нутаг дэвсгэртэй тэнцвэр хэмжээнд л ирсэн байна гэсэн үг. Гэтэл энэ хайлаад дуусах юм бол юу болох вэ гэхээр мөнх цаснаас их авж байгаа бүх голууд маань байхгүй болно л гэсэн. За тэгвэл Сутай хайрхан дээр жишээ аваад үзэх юм бол Сутай хайрханы дөрвөн талд нь дөрвөн том сайхан нуур байдаг гэсэн одоо 3 нь байгаа. Тэгвэл нэгийг нь сэргээе, энэ нь хөвхрийн гол дээр хөв цөөрөн барих замаар цагаан нуурыг сэргээе ял гэдэг ийм л үг болж. За тэгээд 2050 он гэхэд мөнх цас хайлж дууснаа гэсэн нэг ийм аимшигтай мэд байгаа. Одоогоор харамсалтай нь хинч няцаагаагүй байна. Тэгэхээр бид нар хүн болгон энэ аимшигтай аюулыг урдчлан сэргийлэхийн тулд усны нөөцийн хөрөмтлөгийг бий. Amigo дондроос мессежид бид нар үнд суулгаж байгаа. Тэгэхээр ямар ч холбоо ямар нэг байхгүй. Харин зөвшөөрлийн хуудсан дээр одоо тэр Amigo дондрыг бүтнээр нь одоо ингээд за донор болъё. Энэ Amigo донор бол одоо боллоо гэдгийг зөвшөөрөл аваад ямар ихтэнний нах вэ гэдгийг цаасан дээр гарын үсэг зурулсан байгаа. Одоо над энд байна. Гэхдээ энэ бол хуулийн байгууллага шүүхийн материал дотор байгаа учраас бид задлах гаргах эрхгүй. Тэн дээр бол ах юу нь бол элэг, бөөр, шөрмөс гэж дараалал бичсэн байгаа. Тусгай хуудсан дээр тэгээд арга рхийн төлөөж 3 хүн гарын үсгээ зурсан байгаа. Ийм зөвшөөрөлтэй. Энийн үндсэн дээрээс эренгүүт манай муслим багууд ажиллаж эрхтнийг авцгаас юм аа. Элгийн элэг шилжүүлэн суулгах багийнхан бөөрийн бөөр шилжүүлэн суулгах багийн эмчнэр шөрмөсийн үе сэргээх үений мөслийг хийж байгаа багийнхан тус тусаал авцгаас юм. Гэхдээ авсан эрхтэн дээр бол би энд юу гэж яанаг бол би энэ дээр хэлэхэд бол миний шав бидний хамтран зүтгэгч өөрөөр хэлбэл эдгэртийн шилжүүлэн суулгах энэ албаны энэ үйл зохицуулалтын толгой нь болсон энэ залуу эмч маань бол буруугүй гэж би үзэж байгаа. Ямар ч буруу байхгүй. Уран болж эргүүлж өнкөрүүлж унгаагаад
элэгдэл цохоод, нам цохоод, угсраа цохилт хийгээд энэ иргэдүүд чинь бүгдийг нь ер нь босохгүй дарах юм байна. Зам ашигласан хураамж гэдэг нэг цохол те хүн цохилтонд оруулангууд араас нь хураамж татвар гээл торгуул гээл те угсраа цохилтонд ороод тэгээд өндихгүй. Энэ арал дэргэдийг ер нь эхлээд уулныхан гэж унагсан те. Одоо бол ингээл татвар, торгуул, хураамж, угсраа цохилтоор одоо дараагийнх нь гэрэл, цахилгаан, дулаан. Одоо ингээд ерөөсөө олон юмар ингээд унагсаар одоо амаараа шороон гээд үхэх гэж байгаа адилхан болох гэдэг шүү дээ. Ер нь иймэрхүү байдлаар үзэж хандаж байгаа юм болов уу? Бүр амар бухимдал төрж байгаа. Хожим 2030 он гэхэд Монголоос та нар бүгдээрээ бид нар бүгдээрээ хөөгдөж Монголд амьд чадахгүй байх хэмжээнд хүрэх тийм өрийн засан бөмбөгийн онлоор ингэж яваад байгаа шүү. Би Монголоос хөөгдөж явахгүй тулд энийг та хүндэлж байгаа шүү. Та нар өрөнд бариулсан штэ муулгаач нараа гэж хэлэхдэггүй тулд. Тийм учраас энийг үн боддоор нь ярих хэрэгтэй. Сангийн яам, эдийн засгийн одоо ингэ нуугаа явж хагаад ирээдүйдийн жил болно штэ. Энэ эрүүл мэндийн дадлын үндсийн зөвлөлийг ер нь бараг нэг тэр чигээр нь шинжлэх цаг бараг болсон юм шүү гэж би зүр хувийн хувьд одоо ийм гişүүдтэй байна гинэ. 1000 орны гişүүдтэй. Засгийн газрыг төлөөлөө сангийн сайд, хөдөлмөрийн хамгааллын сайд, эрүүл мэндийн сайд. Даатгуулагчийг төлөөлөөд Монголын төмөр замшдын үйлдвэрчний эвлийн холбооны дэд дарга Алтан уяг Баясгалан шинжлэх ухааны академийн харьяа хил зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүнлэх ажилтан за Эс Эрдэнэт одоо улсын хурлын гишүүн болсон сайн Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгч. За ажил олгогчийг төлөөлөөд хамгийн гахалтай дандаа их ашиг сонирхолтой зөрчилтэй хүмүүс амуу гэж би боддог. Эдгээр одоо нийгэм эрүүл мэндийн дадлын шимтгэлийг төлж байгаа ажилчдынхаа өмнөөс төлж байгаа хүмүүсийг төлөөлж сууж байгаа хүмүүс нь Ж Гэрэлмаа Монголын сумын эмч мэрэгчлүүдийн холбооны өдөр зүйлийн гишүүн. Үйлчлэгээ үзүүлэгч за төлөөлж байгаа. Иш зориго Монголын хувийн эвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч за бас үйлчлэгээ авахч. Энэ одонгой халдвар төвчин судлалын үндсийн төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр ажиллаад байгаа юм шүү. Ажил олгогчдын гэдэг чинь уг нь бол танхимаас худалдаа аж үйлдвэрийн танхимаас томоохон групп компаниудаас байх ёстой болохоос биш эрүүл мэндийн даатгалаас өөрснөө үйлчлэгээ авж байгаа мөнгө авж байгаа эрх ашигын зөрчилтэй хүмүүс нэнд ажил олгогчдыг төлөөлцөх ёсгүй юм шүү. Авилгалтай тэмцэх багц хуулийн тухай асуудал. Энэ юун тухай хууль ямар хуулиуд орж байгаа юм? Аудитор их найдаар тоглогдох төлбөрийн дүн яриад идэг. Төлсөн улсын төсөвт орсон өчүүхэн байдаг. Эл далд эсэргүүцээд гол хууль нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлөвлөх тухай хууль. Өнгөрсөн жилүүдэд засгийн эрхэнд байсан өндөр албан тушаалттай байсан хүч төчнөө хүмүүс одоо ажилгүй одоо болцсон сайд дарга улсын хурлын гишүүн зөндөө хүмүүс асар баян. Монгол улс 2 удаагийн өршөөлийн хуульд авилгын гэмтрийг өршгсөн. Нэг удаа бүр албан тушаалтаа уруулах гэмт хэргийг бүр эрүүгийн хуулиас алга болгож санамсрууг алдаа гаргалаа гэж алга болгосон. Гэхдээ дуйлаантай хэн бил Батамжуна гэж хүний дуйлаан тавьчихсан шүү дээ. Одоо би шүүхэнс нэхэд тэр хүн хаана байна? Тэр хэрэг нь хаана байна? Тэг одоо энийг бид нар нэг нэх ёстой. Авилгачдын хөрөнгийг хураана гэхээр улсын хурл нэг хол ухаантай гарч ирэл. Энэ ардчсан намаас хөгжсөн байж алтан гэрэл хүний хувийн хэмжээг хураалаа. Тэр байтугай би хичиж байгаа. Манай намын улс төрийн зөвлөл нэртэй хэдэн нөхдүүд хуралдаад энэ хуулийг болиулъя гэж ярьсан байлээ шүү. Энэ Монгол улсын үндсэн хуулийг баталцж ирсэн. Авилгыг алга болгоё гэж ирсэн. Өрөө дэвшүүлж ирсэн ардчсан нам өнөөдөр хуулийн суран хураа ихээр яаж эсэргүүцэх вэ гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол улс хангалттай жирийн иргэдэг шийтгэж чадчих байгаа байхгүй. Одоо Монголын ард түмэнд тунд хамаатан садан таньдаг хүнээс шоронд ороогүй нэг ч хүн байхгүй. Тэгсэн мөртлөө авилгачдаас хэн шоронд орсон гэхээр шоронд орсон баг байхгүй. Тэндээсээ л эхлэе гэдэг миний санаа. За одоо та Белла Вистад амьдарч байгаа юу? Амьдарч байна. Сарын түрээс нь хэдий? Зах зээлийн үн 7 сая, 6.5-аас 7 сая би 22 оноос хойш төрүүлж байгаа. 21 оны сүүлээс хойш л 22 оноос хойш. Улсын хурлын гишүүний цалин би өмнөх зочдоос асуусан л та. Гар дээр 5 сая төгрөг авдаг л гэдэг байгаа. Белла Вистагийн түрээсээ ямар орлогоор төлж байна? Одоо би чинь гишүүн болохоос өмнө жилээрээ төлдөг шүү дээ. Жилээрээ төлдөг. Гишүүн болохоос өмнө 4 сард 5 сард ирээд гэргээ хийсэн байхгүй би чинь. Тийм. Одоо ингэ шүн босноос хойш түрээсийн төлбөр ерөөсөө төлөөгүй. Гэхдээ би бол мөнгө нэг санаа зовдгүй. Ер нь би эзэнээс мөнгө нэг санаа зовж яваагүй. Энийг мөнгө санаа зовдөг. Мөнгө бол эндээс асуудалгүй гараад ир. Их тийм. Ядаад байх юм биш. Энэ хурал ажиллаж байгаа бол гэх чинь нэг мотивац шал өөр байдаг байхгүй. Байдаг юм байна. Ер нь Монгол улс 140 миллиард тонн орчим нүүрсний нөөцтэй энэ нүүрсийг одоо хинээс юунаас харамлаад байгаа юм бэ? Одоо энийг болио. Тэр 5 толгой одоо
5.7 миллиард тонн нүрсний нөөцтэй өссөн. Одоо нэг 700 саяын ил далд хулгай хийгээд нэг юм гаргаад санаа намарсан. Одоо нэг 5 орчим миллиард байгаа. Тэрнээс 1 миллиардын энэ иргэдийг өмчтөй, ор хоромжтой, орон сууцтай болгоё. Энэ 4 жил ерөнхийлөгчийн засаг, парламентын засаг, засгийн газар, иргэд бүгдээрээ нийлээд 300 мянган айлын орон сууц шин дулааны их хүнсрүүдийг яаралтай бий болгоё. Бид нар өөрсдөө энийг өдөн татахгүй өөр хэн ч өдөн татахгүй. Хүүхдүүд минь одоо нэг бидний яриад junk food буюу те ultra processed food гэж англиар хэлээд байгаа. Өөрөөр нөгөө McDonald's, KFC chicken те Coca-Cola гэдэг маань нөгөө junk food буюу ultra processed food-д ордог. Энэ мань өөрөө ерөөс хавдрыг үүсгэгч том шалтгаан болоод байна гэдэг нь олон улсын судалгаа нотлогдсон. Олон дахин боловсруулсан те хоолууд хэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо хими оц найрлагуудыг маш их нэмсэн. Тэгэхээр зөвхөн Монголд төдийгүй олон улсад бол нөгөө энэ хүүхдийн дунд ходоод улаан одоо хавдар нэмэгдээд байгаа нэг шалтгааныг саяхан хэлсэн ультра процессд хоолуудтай холбож байгаа. Тэгээд ямар арга хэмжээ авцсан гэхээр зар сурталчилгын бүрэн зогсоосон. Тэгэхээр манад бол энийг зар сурталчилгаан чөлөөтэй яваад байна шүү дээ. За одоо дараагийн шатанд цахилгаан тамхи те цахилгаан тамхи гэдэг маань өөрөө манай улсад одоо их зүй ямар ч орчин байхгүй нэг гэж. Тэгэхээр цахилгаан тамхи нь өөрөө хүүхдүүдийн уушгийг гэмтэхээс гадна нөгөө ходоодыг бас гэмтээх эрсдэлтэй. Яг бол тэрэн дотор чинь маш олон тооны одоо хүнд металлыг бодисууд байна гэдэг нь. Шахмал түүш гэж ярихаас одоо та нар хичих хэрэгтэй байхгүй. Яагаад ингэхээр 60 70 жилийн өмнө хэрэгжүүлсэн ажлыг одоо ингээд гэр хороолт туршин бид нар туршилтын туурлаа биш шүү дээ. Юу одоо нүдэнд харагдаж байгаа байдал чинь та нар стандарт яриад байна. Стандарт чинь алдагдаад хүчнөө жил очино. Үр дагавар одоо хүн болгон хэлж шүү дээ. Утаагаар чинь өвхөж өргөцсөн хүн байна, өвчилж байгаа хүн байна. Энэ бүгдийгээ ерөөсөө тооцоо судалгаа байхгүй. Тэгэд эрдэмтэн мэрэгдийнхаас хэлсэн санал санаачлагыг ерөөсөө хэрэгжүүлдэг. Айлуудаар орж тэр та нар яндан зуухны гэмтэл байна уугүй юу? Энэ зуухан тохиромжтой юугүй юу гэдгийг бүгдийг та нар тэр санал ерөөсөө анхааруулга өгөөгүй ээжиж. Энд чинь бүх төрлийн зууханд тохиромжтой гэдэг энэ анхааруулах юм чи хүртэл худлаа. Энд чинь сайжруулсан шахмал төл чинь айгүй өндөр илчлэгтэй байж чинь энэ зүгээр энгийн зууханд бол төлөх боломжгүй байхгүй юм. Тийм болохоор дутуу шатаад энэ хүмүүс чинь угаалтаад байна гэж мэрэгжлийн хүмүүс та бүхэнд өвчнөө удаа дараалал хэлсэн юм билээ шүү дээ. Яагаад та хэд тэрийг нэн даруй зогсоож чадаагүй юм. Одоо нөгөө 34 жилийн хүрээний бузрыг ухвал далай гэж үг байдаг. Одоо бузар булай болгоны яриад байвал надад сонирхол алга. Засгийн газар авилгатай тэмцэх газар 2, цагдаагийн байгууллага 3 дүгнэлтээ гаргаж байна. Газрын гол хууль ёсны дагуу авсан уугүй юу? Үнэхээр хууль ёсны дагуу авсан байвал хэлэлцээр хий. Хууль бусаар авсан байвал хүчингүй болох гэдэг сандыг би явуулна. Ам нэвэл уушгинэ гэдэг энэ улсын хурлын тогтоолны нь байж. Цагаан сургын ордын тухай 14 онд улсын их хурлаар оруулаад цагаан сургууль дээр төр хувь эзэмшихгүй гэдэг тогтоол болчихсон. Энэ тогтоолыг хэн лоббидж гаргасан бэ гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Тухайн үеийн ерөнхийлөгчөөс элбэгдэржийн лоббигоор хийсэн ажил. Одоо Монголын 3 дахь том алт цэсний ордоо зүгээр өгч гисэн гэсэн үг. Ер нь тэгээд хууль бусаар авсан нөхдүүдтэй хэлэлцээр хийнэ гэдэг бол миний хувьд тийм сайхан зүйл биш. Эхлээд хууль ёсны хуу тогтоолгож хэлэлцээр асуудал яригдана. Тий. Тэгэхээр нэм тайшраг байвал олон ордыг эзэмшиж байгаа. Нарийн сухатыг эзэмшиж байгаа. Нарийн сухат дээр 2 орд эзэмшиж байгаа. 2 стратегийн орд. 3 стратегийн орд эзэмшиж байгаа. Энэ гэр бүл 3 стратегийн орд. Энэ гэр бүлийн орлого жилдээ их наядаар хэмжигдэж байгаа. Их наядаар хэмжигдэж байгаа. Монголын ард түмний хөрөнгөний санд орсон мөн нэг хүнийх 130 мянга байна. Тэгээд нийгэм болохгүйгаа гэдэг зүйлийг хэлсэн хүмүүс яга буруутдаг. Тэд чинь яасан? Яах гэж дуурайд байгаа. Гой болох гэж дуурж байгаа шүү дээ. Энийг хурдан засаачаа гэж дуурж байгаа шүү дээ. Тэр буруу юм уу? Тэгээ нэг бодлоо хүн аатаа гэдэг чи өөрөө аатаа гэдэг өгөөч. Насаараа дуулсан бид насаараа 27 жил өдөршөнгөө дуулаад дөрөвдөг сулбарын төвд сургалтын хэлбэрийн ард гарч чадахгүй явж байгаа шүү дээ. Жишээ. Бод дүн чи тэгээд ягараа тэгээд юу чи юм бизнес 27 жил хөдөлмөрлөг үйж зүгээр юм эфэм хөтлөжлөөсөн шүү дээ. Чи намайг дуулдаг багт. Тэгээ намын зүг барьж бэлсэр гоо чи одоо өөрийгөө харалтаа. Дид цад болоод тэгэнгүүтээ чи будаа ястаа тэрбум гаруй төгрөгийн байранд амьдрал явуулах шүү дээ. Чи өөрийгөө хаа тэгээд өгөөч. Олон даагчтай хүмүүсээ нэг зүйлд уриалмаар байна. Залуучуудыг битгий амжилтын өрөнд оруулаасай. Мөнгөгүй бол хинч биш, амжилтгүй бол амьдрах ирэхгүй юм шиг мэдээллүүд маш их харагдаж. Энэ нь мөнгө битгий хэрэгэл
эсвэл амжилтанд битгий хүр гэж байгаа юм биш. Бид амжилт гэж боддог зүйлстэй хүрэхийн тулд зарчим, мэс чанараа гээж болохгүй байна. Хорвоо мөнгөтэй, эрх мэдэлтэй, амжилттай хүмүүсээр дутагдаагүй гэж би боддог. Харин итгэмжтэй, хариуцлагатай, хөдөлмөрч хүмүүсээр дутагддаг гэж би тэгдэг. Залуус бид амжилтын талаар бодохоос илүүтэйгээр хэрхэн хариуцлагатай байх, зөв хандлагатай байх, хийж үзүүлдэг хэрхэн сэтгэлээ шингэрхүй талаар бодож эхлэх нь бол бид энэ нийгмийн хөгжил түвшилд үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэж би тэгдэг. Танд сайн сайхан юмс. Малын бэлчээр дагаал явж яхад гоё идэв шүү дээ. Тэгээд мянгаас малчин болох талаар л боддог. Миний бодлоор одоо мал төлөө сайн өсгөөд дарахтан дараад халахт нь халаад явж яхад явхад л мянгаас малчин талдаа орно л доо. Тэгэл ер нь малаа өвлийн зурданд өгүүлчихгүй хүн шиг онд оруулаад хавал тэгэл малчин өмнө жаргал болж байгаа шүү дээ. Би 5 дахь ангидаа ингэж үтсэн. Тэгээд онш нь олдохгүй явсаар байгаад 5 дахь ангидаа бүр ингэж суунаасаа доош 100% мэдээ алдалт өгөөд тэгээд ерөөхдөө сургуульд явах боломжгүй болсон байна. Тэр үедээ шууд л ингэж би өөрөө тэр хэмжээтэй суудсан. Би өвччихлөө гэж ерөөсө бодож байгаагүй. Хүмүүс намайг харж илэн би тэрэнд баг харж аваад нь баг баясаал те. Тэгээл явж идэг тийм хүүхдээсэн ирээдүйн ихтийн зарлага гэх юм бол өөрийн гэсэн хувцас цагуурын брэнд бий болгож дэлгүүр байгуулж ерөөхдөө тэр өөрийнхөө мөрөдлийг биелүүлнэ гэж боддог шүү дээ. 14 жил би энэ тэрэмтэртэй сууж байгаа. 14 жил тэрэмтэртэй суусан ч гэсэн би алхнаа гэж ерөөдөө боддог. Тэгээ алхсан байна бол би бол бизнес яваалаа. Өөрийгөө хөгжүүлээд бас л бүр илүү бүр ингэ нөгөө тийм амьдралд илүү хичээх хэрэгтэй болох юм бол энэ байгаасаа илүү мэдээж хэрэгтэй илүү хичээх хэрэгтэй байгаа. Маш олон хийх зүйл би өнөөдрөөр энэ зөв өнөөдөр бол мэдээж ирээд дуусахгүй. Зарилгын төлөө тэмүүлдэг гэх юм уу тийм.